нийтээрээ нийгмээрээ улс орноороо өөрчлөгдөх үндэс нь үнэн зөв мэдээлэл цуглуулж, боловсруулан, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарт оюун санааны шахалт үзүүлэх явдал байдаг. Та бүхэндээ намрын дунд сарын шинэ 15-ны бэлэг цай өдрийн мэндийг хүргэж, моблогынхаа 18 дахь дугаарыг эхлүүлж байна. За ойрын өдрүүдэд улс төр бидний хэлдгээр халаад ардын намын даргын төлөөх уралдаан нь төрийн чимрэл болж магадгүй юм эгзэгтэй цаг үед тулаад байх шиг байна. За гэхдээ бол улс төрийн энэ нөхцөл байдал бол арилтгаараа арилаад Монгол төр үлдэдгээрээ үлдээд Монголын ард түмэн үлдэдгээрээ үлдээд бидний амьдрал үргэлжих учраас энэ улс төрийн халтын дараа бид нар төсвөө эргээд хэлэлцэн. Үүний дараа багш ажилчид маань цалингаа нэмүүлж чадах уу? Эмнэлгийнхэн маань цалингаа нэмүүлж чадах уу? Тэтгэр маань нэмэгдэх үү? Улсын маань төсөв яаж батлагдах уу гэдэг хэвийн амьдрал үргэлжлэх болно. Тийм учраас бид нар өнөөдрөөс энэ төсвийн хэлэлцүүлгийн үед дээр бас идэвхтэй оролцож төсвийнхаа анализуудыг сайн хийж энэ зөв төсөв рүү явах юм бодлогыг бас барих нь зайлшгүй байгаамаа. За улсын төсөв хэлэлцэхэд хамгийн чухал асуудал бол урсгал зардлын асуудал байдаг. Ингээ урсгал зардлын асуудлыг бууруулахын тулд бид нар өнгөрсөн онтон харьцуулсан дүн шинжилгээ хийгээд 5-10% өөрчлөлтөөс механикаар хасах ч юм уу бууруулах ийм шаардлага тавьж ирсэн. Гэхдээ урсгал зардал гэдэг бол маш том удаан хугацааны үргэлжилсэн тогтолцоог санхүүжүүлж байгаа санхүүгийн хэлбэр учраас энэ тал дээр нэлээд нарийн санхүүгийн дүн шинжилгээ хийх шаардлагатай байгаамаа. Цаашдаа бид нар урт хугацааны дүн шинжилгээ хийж 2017 оныг суурь болгож харьцуулсан шинжилгээ хийгээд урсгал зардлын талаар мэргэжлийн дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал 2017 онд Монгол улсын нийт урсгал зардал 7 их найд байсан бол 2026 онд орж ирж байгаа төсвөөр 24.5 их найд болж өссөн байгаа. Гэсэн хэдий ч бид нар өнөөдөр багш эмчнэрийн цалин нэмж чадсангүй, эрүүл мэнд боловсролынхаа асуудлыг шийдэж чадсангүй, тэтгэр тэтгэмжийн асуудлыг шийдэж чадсангүй. Тийм учраас улс ортой шинжилгээ хийж 2017 оноос хойших урсгал зардлыг төрөл бүрээр нь анализ хийж дүгнэлт гаргаж мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд мэргэжлийн судлаачдтайгаа хамтарч ажиллаж энэ Монгол улсын урсгал зардлыг оновчтой мэргэжлийн түвшинд болгох, бүтээмжтэй болгох, инфляц үйлдвэрлэдэггүй болгох, эрүүл мэнд боловсрол тэтгэврийн асуудлаа шийддэг болгох тал дээр хэдүүлээ хамтарч энэ доор дурдж байгаа мэйл утсаар манай судлаачдыг хамтран ажиллахыг хүсэж байна. Ингээд төр маань төвшин амгалан, төмөн олон маань амар амгалан, Монгол төр маань мөнхөд мандах болтугай.